Шинжлэх ухаан танин мэдхүүн хот мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Бат Заяа болон мөхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн хот мөндөр сууг NGV телевиз болон хот мөндөр радио 83.3 болон 107.9-оор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүчээрээ бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани ивэнтэтгэн та бүгд төрөгж байна. За өдрийн минь Заяа. За өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа маш сонирхолтой газарлаа явах нь тий. Зяад илүү их одоо Чехословак гэж манайхан бол маш сайн мэддэг улс яг бол бид нар адилхан пост коммунист улс байсан. За одоо тэгээ салаад Чех болон Словак гэдэг хоёр улс болсон. Энэ улсын талаар ярих бэлэн болжээ. За яг өнөөдөр бид хоёр нөгөө сонирхолтой үүднээс бид нар илүү Чехословак гэдгээр нь мэддэг учраас нэвтрүүлгээ тэгээд нэрлээд гэхдээ дотор нь энэ хоёр улсынхаа хоёулынхын талаар ярих юм байна. За Чехословак улс нь төв Европт оршдог. Одоо байхгүй болсон улс бөгөөд 3 удаа дэлхийн 1-р дайнаас хойш гэж байгаа. 1918 19 оноос хойш 3 удаа бүрэлдэн бий болоод 3 удаа нуран улсан улс юм байна. Одоо бол энэ улс байхгүй. За дэлхийн 1-р дайны дараа Европ төв нурж унсан эзэнт гүрнүүдийн дурангнаас дахин төрсөн мэт болж байлаа. Австри-Унгарын эзэнт гүрэн задран унаад, Отtomан задран унаад, Австри, Унгар, Чехословак, Югослав зэрэг шинэ улсууд одоо мэдлэнтэй дэлхийн газрын зураг дээр гарч ирсэн. За энэ үед дахин 3 дахь удаага дахин төрсэн улс бол Чехословак улс юм байна. За энэ нь Чех болон Словакуудын одоо нэгдмэл нэг улс юм. За тэгээд түүнээс өмнө энд улсын түүхийг ярих юм бол мэдээж Австри-Унгарын эзэнт гүрэнтэй холбоотой аль нь Австри-Унгарын эзэнт гүрний иргэшэл нутаг хэвээр байсан. Гэхдээ манай тооллын 5 6 дугаар зуунаас үеэс одоо славууд тэр нутагт зүүн Европоос славууд орчсон одоо нүүдлэн очиж суурьсан гэж байгаа. За славууд одоо чехууд, словакууд маань төвийн славууд гэж өөрсдөө нэрлэдэг. За зүүн талын славаа бас польшуудыг баг зэрэг хэлж болно. Зүүн славууд гэхээр бидний мэдих Беларусь, Украин, Оросууд болоод өмнөдийн славууд нь Балканы хойгийн одоо Болгар, Македон, Хорват, Серб улсууд маань одоо Словенууд дээрээ өмнөдийн славууд болчдөг. За тэгээ Словения гэж бас нэг улстай нэр нь аягүй адилхан те Словакия, Словения гэдэг. Далбааны ойролцоо. Зөвхөн тэр хоёрын дунд нэг л улс байгаа, Унгар улс байгаа. Тэгээд наад санаагаа. Тэгсэн чинь энэ хоёртой нэг сонирхолтой холбоотой юм. Аль улсад байгаа? Одоо тухайн улсын элчин сайдын яамд нь сарда нэг удаа уулздаг юм гинэ. Бие биенд нь андуурч ирсэн албан захиануудыг албан ёсоор солилцох үйл ажиллагаа зохион байгуулдаг гэсэн. Энэ хоёр хамгийн гол нь далбааны адилхан л да улаан, цэнхэр цагаан. Яг адилхан тэнгуүтэй лого нь хөрштэй. За ийм сонирхолтой улс байна. За энэ улс маань анх бол дэлхийн одоо 1-р дайны дараа Австри-Унгар нуран унахад бий болсон. Гэхдээ нуран унахад бий болсон шалтгаан нь бол их сонирхолтой юм байлээ. Ягаад тэгэхээр аль нь бол ер нь бол айгүй олон жил Австри-Унгарын том эзэнт гүрний харьяа нутаг байчихсан. За Словакууд нь бол яг харахгүй одоо Унгартай илүү ойрхон Унгарын эзэнт гүрний харьяа байжгаад одоо Унгар Австрийн эзэнт гүрэнтэй одоо нэгдэхэд харьяа нутаг болоход Австри-Унгар болсон. А чехууд нь бол бидний мэдих түүхэм одоо Бохем мужтэй Германтай илүү ойролцоо, Австриутай илүү ойролцоо байсан учраас урдталт нь Австри байгаа шүү дээ. Австрийн одоо эзэнт гүрний нэг нутаг байсан. За тэгээд энэ дэлхийн одоо 1-р дайны дараа юу болж ийнэ гэхээр аль нь жижиг үндэстэн жижиг хүмүүс. Гэхдээ нөгөө олон жил том эзэнт гүрний харьяа нутаг иргэшээлд байсан болохоор өөрсдийн тусгаар тогтнол үндэсний ондоошил те одоо эх оронч санаа тэ тусгаар улс байх гэдэг хүсэл мөрөөдөл аль ард түмэнд нь үргэлж байсан. Тэгээ энийг бол боломж гэж ойлгосон ба. Ягаад тэгэхээр тусдаа жижиг улс байгаад байх юм бол аль нэгэн улсын харьяа иргэшээл нутаг болох маш хэлбэрхэн. Одоо жишээлбэл Унгар бол одоо Словак бол Унгарын мэдлэлд, Чех бол Австри ч юм уу Германы мэдлэл орох магадaltaа тий. Эрсдэлтийн маш өндөр учраас хамтдаа нэгдээд хамтдаа нэг улс болоод одоо хүчээ нэгтгэе, хүн амынхаа тоог нэгтгэе, түүний хажуугаар нөгөө одоо хүн ам тоо нэгтгэхээс одоо нөгөө хүчин эдийн засгийн хүчин хүртэл нэгдэлнэ. Гэхдээ энэ тохиолдолд яг миний ойлгож байгаагаар бол Словакууд илүү сул байсан. Ягаад тэгэхээр дэлхийн 1-р дайн дуусахад Австри-Унгарын эзэнт гүрний том үйлдвэрлэжилтийн 52% нь одоогийн Чехийн газар нутагт байсан. Тэгэхээр маш өндөр үйлдвэрчсэн бүс байсан. Баян бүс байсан Чех бол. За одоо жишээлбэл Бохемиа болон одоо Моравиа хоёр те. Ерөнхийдөө Германы аж үйлдвэрийн хамгийн гол төвд ийм байсан. Тийм учраас Чех нь бол ерөнхийдөө ганцаараа ингээд тусдаа ус болох боломжтой. Гэхдээ тодорхой хэмжээний айжсэн. Газар нутаг нь бол тийм том биш шүү дээ. Дээрээс нь Чехэд маш олон герман инженерүүд, германчууд амьдардаг ус учраас Австри юм уу Германы мэдлэл рүү орох. Одоо Австрич адилхан германаар ярьдаг улс шүү дээ. Ийм магадлал их байсан учраас Словактайгаа нийлчих юм бол энэ магадлал арай
үндэсний ондоочлоос эхлээд өөр болж яагаад тэр словактай ойролцоо хэлээр ярьж юм. Адилхан слав угсааны хүмүүс байгаа учраас. Гэтэл нөгөө энэ Австри-Унгар унсны дараа Словакт юу байсан бэ гэхээр ер нь бол нөгөө Унгарын эзэн түүрний харьяа нутаг байхасаа ч эхлээд ер нь бол нэг хөдөөний алсагдмал нэг баг зэрэг газар тариалан хөдөө аж ахуй эрхэлдэг л улс байсан байгаа. Тэгэд энэ хоёр улс маань нийлээд Чехословак гэдэг шинэ нэг улсыг дэлхийн 1-р дайны дараа бий болгосон юм байна. За одоо ч гэсэн энэ хоёрын ялгаа байдаг шүү дээ. Словак нь одоо эдийн засгийн хувьд бол арай Чехээс сул дор байдаг те. За тэгээ би нөө юун дээр үйлдвэр дээр Чехийн ганц хоёрыг нэмчихэж бодоод байна. Нэгэнд одоо явчих юм чи те. За Чехословак тухайн Чех улс нь ягаад Германтай энэ зэрэг хэмжээний ажилт төртөй болсонгүй бол энэ бол зүгээр тохиолдлын чанартай биш байсан. Германы бараг системийн нэг хэсэг байсан. Одоо Чех нь. Одоо газар зүйн хувьд одоо үйлдвэрийн районы хувьд те. Манайх бол жишээлбэл Чехд очиж ажил хийдэг чинь монголчууд. Тий, оюутлын үйлдвэрт хөнгөн үйлдвэрлэлт те. За тэгээ Чехийн ялангуяа Бохемиа болон Моравиа гэсэн хоёр мужи бол ерөөсөө Австро-Унгарын одоо эзэнт гүрний хамгийн ажилт төрсэн бүс байсан. За герман хэлтэй үйлдвэрийн эрхлэгчид инженерүүд их байсан. Герман технологи стандартаар шууд ингээд нэвтэрсэн. Ийм давуу талтай байсан. За тэгээд ерөнхийдөө товчор бол Чех бол Германы ажилт төрийн системийг өргөтгөл гэж хэлж болно. Тийм өргөтгөл газар гэж хэлж болж байгаа. За тэгээд стандарт маш сайтай. За тэгээд Чехэд болохоор технологийн сургуулиуд аягүй сайн өгсөн давхар. Технологийн сургуулиуд, үйлдвэрүүд, за тэгээд тийм үйлдвэрийн мэргэжлэр хүмүүсийг маш ихээр одоо сургасан. Жишээлбэл хамгийн том машины үйлдвэр Шкода шүү дээ, тийм. Шкодагийн үйлдвэр том үйлдвэр. За бас том машины үйлдвэрүүдээр ч алдартай шүү дээ. Чехч. За тэгээд зэвсэг машин ган үйлдвэрлэл маш сайн хөгжсөн байсан. За энэ бол одоо юу гэж юм өөрсдөө тусгаар тогтсон бие даах гэсэн айгуу том давуу тал болж үлдсэн байсан. Тэгээд Чех нь хамгийн гол нь үйлдвэрчдээр Германтай шууд өрсөлдөхөд бэлэн хэмжээний ийм ус байсан. За 1900 одоо 30-аад он гарч ирсэн нэр чинь нэгдсэн тий. Дэлхийн одоо эхний 10 том одоо үйлдвэрч улсын нэг нь Чехословак улс. Тэгээ Чехословак улсын тухайда үйлдвэрцэн ардчлалыг дэмждэг капиталист маягийн улс байсан. Тийм учраас энэ болохоор юуг нь аюулсан одоо дээшлүүлсэн. За би зөв төр алсан социализм руу орчих. Хойлоо тийш очих واخ. Социализм бол энэ бүрэн суурийг устгаагүй. Гэхдээ юуг нь устгасан бэ гэхэл хүмүүсийн чөлөөтөөс эдгийг хөгжих одоо бүр цаашлах өшөө том болох тийм юу гэдэг ингээд дарцсан. Тэгэхээр яг үйлдвэр нь байдаг те. Ийм одоо юунууд одоо социализм бол ийм одоо сөрөг үр дагавар авчирсан те. За тэгээ энэ улс маань 1949 онд нацист Герман Чехословакийг одоо эзэлж байгаа. За тэгээд 1943 онд бол нөгөө дэлхийн 2-р дайны дараа зөвлөлтийн одоо нэг хэсэг болоод тэгээ одоо зөвлөлтийн одоо зүүн блокийн нэг хэсэг болсон. За тэгээ бид нар бол нөгөө Прагийн хавар гэдэг 1968 оны эмгэнэлт үйл явдлаар маш сайн мэддэг. За энэ юу болсон бэ гэхээр одоо Чехословак те ард түмэн ардчилсан нийгэм рүү шилжих одоо зөвлөлтийн бүрэлдэхүүнд болсон одоо зүүн блокод болсон нэг том одоо хөдөлгөөн юм байгаа. За энэ одоо дэглэмийг анх одоо удирд нь одоо санаачилсан зохион байгуулсан хүн бол Александр Дубчик гэж ирхэн байна. За түүний зорилго нь бол те socialism with a human face гэж хүний нүртэй социализмыг бий болгоно гэсэн санаа байсан. Тэр нь яасан бэ гэхээр энэ зөвлөлтийн блокийн бий болгоод байсан. Нэгдүгээрт нь одоо хуваагдал хагарал нь барууны ертөнцөөс. Гэтэл Чехууд чинь илүү барууны ертөнцтэй төв Европын төв нь байсан. Илүү ер нь бол айгүй олон жил яг үнийг хэлэхэд зөвлөлтүүдийг бодвол хамаагүй илүү боловсралтай, нарийн мэдрэмжтэй, хүмүүжилтэй, үйлдвэрлэл хөгжсөн тийм хүмүүс шүү дээ. Тэр байдал нь огт таалагдахгүй. Тэнгүүд нөө зөвлөлтүүд орж ирээд маш олон юм хязгаарлалцсан тий. Маш одоо хүний хэвлэн эрх чөлөө гэж байхгүй. Иргэдийн дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж байхгүй. За зах зээлийн систем гэдэг бол бүр байхгүй. Нэгдсэн нөө төлөвлөгөөт эдийн засгийн систем тий. За тэгээ гадаад харилцааг нь бол харьцангуй одоо тэгээ боож гадаад бодлогын одоо өөрсдийн бие даасан гадаад бодлоготой авах боломж байхгүй. Юу л хүний эрх хэрэгжүүлээ ардчлалыг маш их хорж ирсэн учраас одоо Чехословакийн ард түмэн ардчлалаа илүү олж авахар илүү зөөлөнтэй, илүү хэвлэн хэрэгжүүлээтэй байх, илүү одоо чөлөөт либерал нийгэмтэй болохыг хүссэн. Харамсалтай нь энэ үйл явдал нь зөвлөлтийн болон Варшавын гэрээний орнуудын цэргүүд энэ одоо бүр статистик нь бол амар тоо байна л да. За 1968 оны 8 сарын 20-с 27 гэж байгаа. Праг хотод нийт цэрэг нь 500-аас 700 мянган цэрэг орж ирсэн гэж байгаа. Зөвлөлтийн болон Варшавын гэрээний орнуудын. За зөвлөлтийн цэргүүдийг бол нэг 200-аас 250 мянга байсан гэж байгаа. Варшавын гэрээний орнууд нөгөө Унгар, Польш, Болгар те эднэр болчихж байгаа. Тэднэрээс нэг 250 мянгаас 500 мянган цэрэг, 2-оос 3 мянган танк Чех руу орж ирээд Праг руу орж ирсэн байгаа. амар их тоохгүй юм чи те. Энэ бүр галзуу солиотой байгаа үсттэй те.
За тэгээд их сурвалжуудаас хамаарат бол энэ тоо арай зөрдөг. Гэхдээ маш их хэмжээний зэр зэвсэг механизм оруулж ирсэн. За тэгээд эдгээр яасан бэ гэхээр тэр эрх чөлөөний эсрэг одоо тэгээд чөлөөт нийгмийн арчлалын төлөөх эсрэг тэр арчлалын төлөөх тэр одоо эсэргүүцэл жагсаалыг нь зогсоосон гэсэн хүчээр даран зогсоосон. За тэгээд нөгөө энд хохирсон хүмүүсийн тооч гэсэн харьцангуй нөгөө их сурвалжаас хамаарат өөр байдаг. За ер нь бол нэг 150 орчим энгийн эрэг аймнаас үргэлжсэн олон зуун мянган хүн шархсан гэсэн байдаг. За үр дүн нь бол мэдээж энэ одоо Чехословакийн ард түмний эрх чөлөө арчлалын төлөөх тэмцэл бол зогссон. Гэхдээ энэний хэдийгээр тухайн цаг үедээ зогссон мэт боловч яг нөгөө Чехословакийн ард түмэн доторх тусгаар тогтнол эрх чөлөөний тэр тэмүүллийг нь илүү хүчтэй болгож илүү асааж өгсөн гэж ярьдаг. За тэгээ үүнтэй холбоотой нэг хүн байсан нэг оюутан их сургуулийн оюутанд Ян Палах байхгүй юу? Чех их сургуулийн оюутанд тэр их оронж байсан эрх чөлөөт үзлийг дэмжиж байсан. Тэгээ 1969 оны 1 сард Праг хотын төвд өөрийгөө штагаад коммунист дэглэм зөвлөлийн эзлэн дүрмгийллийг эсэргүүцлээ илэрхийлж байсан. Хамгийн том одоо хоригдолтой өрс эсэргүүцэл нэр байсан тий. За тэгээд Чехүүд ингээд ягаад эсэргүүцэн мэлэр одоо энэ социалист улсууд дотроо хамгийн боловсралтай мэдлэгтэй. За энэ бол ерөнхийдөө болохгүй юм байна. Зөвлөлтүүд бидрийг одоо чинь бүх юм ингээд хааж орж байгаа юм бол буруу гэдгийг. Дарангуулын дэглэмийг бол одоо эсэргүүцчихсэн шалтгаан маш өндөр одоо боловсралтай ажилд үрдсэнтэй. Яг л өөртөөхөө хөгжих бүх боломжийг хааж ирсэн учраас энэ гарцсан байна. Одоо 1989 оны Берлиний ам норж байгаа шүү дээ. Энэ бол ерөнхийдөө 68 онд болох төгсөн гэж үздэг. Тийм учраас одоо зөвлөлт холбоот улсын удирдлагууд эргэн тойрныхан тэр одоо Варшавын гэрээний улсуудыг тэр олон орн тий. Зөвлөлтийн 200 мянган нийт 500 мянга ч юу гэсэн үг юм бэ? Зэрэг маш их зэр зэвсэг байна шүү дээ. За энэ дээр юу гарч идэв гэхээр одоо нэг одоо ч манад явдаг домино эффект гэж ярьдаг тий. Одоо жишээлбэл Монгол хөгжчих юм бол энэ Бурайд, Туваа дээр бослог гаргана тий. За гүрж хөгжчих юм бол Армен, Азербайджан, Дагестан, Ингуш бослог гаргана. Одоо Украин хөгжчих юм бол Беларусь ч юм уу тий, Молдов, эргэн тойрных нь ингээд эдэр шиг хөгжиж болох юм байна. Тийм эффект үүдэг тий. Тийм нөгөө одоо өөрсдийг нь дарангуулж байгаа дэглэмийг эсэргүүцэж байгаа явж. Эсэргүүцэж байгаа. Тэгээд эсэргүүцээд эдэр нь ингээд гой хөгжөд гой явчих юм бол нөгөөд нь дагдаг. Ус үндэснээр. За ийм эффект үүдэг. Энэ эффектийг одоо гаргахгүй гэдэг хамгийн том одоо юу гэсэн одоо нөхцөл байсан. Тийм учраас ийм олон зэрэг орчихсон. За тэгээд хэрвээ Чехийн тухайн үед 1969 онд энэ эффект нөлөөд одоо юуны Австрийн хувьд бол эдийн засгийн хувьд үр дүнтэй амжилттай болсон бол амжилттай болчих юм бол зөвлөдөөс нь нэлээд жоох ингээд хараат болчих юм бол Польш болон Унгар бол бэлэн байсан. Польш Унгар бол бэлэн байсан. Унгар Польш ч гэсэн тиймэрхүү жижиг хөдөлгөөнд болж байсан шүү дээ. Бэлэн байсан. За тэгээд энэ юу гаргуулахгүй гэж үзсэн. Чехословак амжилт гарах юм бол бус социалист орнууд үүнийг дагнаа. Тэгэх юм бол бүхэл бүтэн систем маань орж унаа гэдэг энэ одоо бодлого байсан. Зөвлөлтүүд тийм учраас маш их одоо юу байсан. Цэрэг болон анхаарал танкуудыг иш оруулсан байдаг. За тэгээд энэний үр дүнд яасан бэ гэхээр Чехийн бүх реформ цуслагдсан. Бүх реформ цуслагдсан. За хуучин хатуудыг мэргээд тогтцсон. Одоо эргээд үлдсэн гэсэн үг. За энэ үеийг одоо normalization гэж нэрлэдэг. Одоо юу гэмдэ юм бэ? Хэвийн болгох. Хэвийн одоо буцаагаад хэвийн болгож байгаа Чехийг те. За тэгээд энийг бол бүр хамгийн зөвнөр нь Чехэд эрх чөлөө төр зур гэрэлтээд дахин унтарсан гэж ярьдаг. Хэрвээ Чех 1968 оны хувьсгалын амжилттай болсон бол манай Монголд ч юм уу нөлөөлөх гэсэн юм одоо нэлээд том юм болох байсан. За тэгээд түрүүн хоёлаа ярьжсэн нэг Чех үйлдвэрийн хувьд бол Германтай маш хөгжсөн гэдэг. Энэ дээр бас нэг жишээг дурж болно л да. Одоо шил 2 Герман болсон байгаа шүү дээ. Тэнгүүд л баруун Герман ажилтнууд бол зүүн Германч адилхан байж баруун Герман асууруудтай өгсөн. Яг л капиталист юм учраас. Одоо ингээд дэлхийн том үйлдвэрүүд ярих дандаа баруун Германд байдаг шүү дээ. Машины үйлдвэрүүд нь те. Benz, Porsche одоо юу гэдэг Volkswagen те. За зүүн Германд л үйлдвэрлэл байсан. А гэхдээ яг Чехословактайгаа адилхан нэг системээс болоод үйлдвэрүүд нь цаашаа хөгжиж чадаагүй. Үйлдвэрүүд нь байсан Гэтэ хөгжиж чадаагүй. Тэгэхээр ийм ч идэ бас адилхалж бол энийг бас ярьж болно. За баярлалаа заяа. За тэгээд энэ улс маань социалист дэглэмтэй байжгаад 1989 онд одоо Velvet Revolution одоо хилэн хувьсгал гэж гарсан. За энэ 50 замаар коммунист дэглэмийг унгаад арчлалт шилжсэн. За тэгээд 1993 онд 92 оноос энэ яриа эхлээд 93 оны 1 сарын 1-нд аль бие ёсоор одоо effective буюу хүчин төгөлдөр болсон. Энэ нь Чехословак гэдэг улс маань 3 дахь удаага салсан юм байна. За тэгээд Чех болон Словак гэж 2 тусгаар улс болсон. Тэгээ үүнийг бас хилэн салалт гэж Velvet Divorce гэж нэрлэдэг. За тэгээ энэ салт нь бас их сонирхолтой. Маш 50 замаар болсон. Тэгээд Югослав тэр үчин бас ингээд салж байгаа штэ. Ялгаатай зүйл нь юу байсан бэ гэхээр за түрүүн би дурдсан
бит хоёроос ярьлаа те. Чех нь бол илүү аж үйлдвэрсэн, илүү баян байсан. Гэтэл Чехословак гэдэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 90% нь зөвхөн Чехаас ирдэг байсан. Чехаас бий болгодог байсан. Зөвхөн 10% нь газар тариалангийн тодорхой бүтээгдэхүүн тухайн үед ш одоо бол те Словакиас хөгжиж байгаа орн. Словакиас гардаг байсан. Гэтэл ийм байж Чехууд нь бол ер нь харьцангуй би айгүй олон судлаачдын их сургуулийн багш нарын сэтгүүлчид улс төр судлаачдын нийтлэлийн уншлаа л та. Тэрэнд юу анзаарсан бэ гэхээр энэ одоо тэ хоёр тусгаар улс болоход бол Чехууд бол нэг тийм эмзэг бол хандаагүй бид нэр ерөнхийдөө ягаад тэгэхээр Словак бидрээс саллаа гэдэг нэг муудах юм байгаагүй ч гэж харсан. Тэгээ өөртөө аваа авчих чадвартай учраас нэг асуудал байгаагүй те Чехууд. Словак тэр үед юу олж исэн бэ гэхээр нөгөө одоо популист улс төрчид нэлээд төрийн эрх мэдэлт байсан. Тэр нөгөө үндэсний ондоошил, салан тусгаарлах, бид нар тусдаа чадна, ганцаараа чадна гэдэг одоо ард нийтийн саналыг авахын тулд ард нийтэд улс оронд юу хэрэгтэйг биш. Тэр хүний юу улс оронд юу хэрэгтэй биш, тэр хүнд юу хэрэгтэйг амладаг. Улс төрчид төрийн эрх барьж байсан учраас ер нь бол энэ салтыг нь одоо тий салан тусгаарлал тусдаа улс болохыг илүү дэмжиж исэн гэж байгаа. За тэгээд 1992 онд ярилцж байгаа. Тэгээ 93 оны 1 сарын 1-нд хүчинтэй болсон, тусгаар улс болсон. Гэтэл нөгөө энэ үед яасан бэ гэхээр урд нь бүгдээрээ энэ одоо хамтралаа хэрхэн үргэлжлүүлэх вэ? Холбооны улс болох уу те? Холбооны улс бол дотроо Чехтэй Словак байх уу гэдэг ч юм уу маш олон төрлийн хувилбарууд ярилцаж хэлэлцээрүүд явж исэн байгаа. Тэгээ энэ дэр нөгөө Югославиас ялгаатай нэг зүйлэн юг дурдах гэдэг нь гэхээр хөлийн маргаан зөрчил огт болоогүй. Ягаад тэгэхээр урд нь хангалттай сайн ярьсан. Тэгээд газар нутаг хилээ хуваахтай хүртэл нөгөө урд нь түүхэн газар нутгаа хараад бас нөгөө хүмүүсийнхаа суурьшлаар Словакууд илүү сурж гинөө Чехууд илүү байна уу гэдгээр хуваацсан учраас энд бол хөлийн маргаан огт гараагүй, зөрчил хүчирхийлэл огт гараагүй. Гэтэл Югославд юу болсон бэ гэхээр нөгөө энэ нутагт сербүүд илүү байгаад байна уу, босничууд илүү байгаад байна уу, хорватууд илүү амьдарч байна уу? Эдний түүхэн нутгуу гэдгээр хамаагүй. Харин ер нь бол дундаа ер нь бол нэг жижиг байсан сербүүдэд илүү газар нутаг, илүү эрх мэдэлтэй, илүү үлдвэрсэн бүсүүдийг онох байдлаар газар хуваацсан учраас хөлийн маргаалдаа одоо цус тулаанууд үнний дараа айгүй болсон. За дээрэс нь нэг Югослав болсноос одоо хамаагүй дагуултай шашны болон үндэсний нэг юунууд нь байхгүй шүү дээ. Югославч юм бол одоо шашны өвд өөр, зарим үндэсний өвд өөр маш олон асуудал гарсан байна. Бид нар чи ер нь бол нөгөө аль аль нь төвийн славууд, аль аль нь христийн шашинтай, христийн шашны католик шашинтай хүмүүс шүү дээ тий. Тийм байгаа. Ингээд арчилсан улс болсон. За тэгээд одоо бол хоёулаа Европын холбооны гишүүн. За тэгээд Чех нь бол өөрсдийн еврозоны гишүүн бол арай биш. Словак нь бол еврозон буюу евро хэрэгэлдэг. Одоо бүсийн гишүүн болсон. Чех бол өөрсдийнхөө мөнгийг крона хэрэгэлдэг тий. Тийм байгаа. За Чех бол одоо машин үйлдвэрлэл маш сайн хөгжсөн. Түрүүн заяагийн дурдсан Шкодагаас гадна дэлхийн автомашины брэндүүдийн нөгөө жижиг хэрэгслүүд маш их үйлдвэрлэдэг. За тийм монголчууд маш их амьдардаг. Миний авга ихч хүртэл зал 90-ад оны ихэр Чехословакид оёлын үйлдвэрт олон жил ажиллаж байсан байдаг. Ямар үйлдвэрсэн нутаг байгааг харж байгаа. За үгүй эвент ч танилцуулгаа. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш ивент итгэдэг байгаа. За MMS компани нь эрчим хүчлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр айл өрөх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм а. MMS компанийн цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог бөгөөд дэлхийн тэргүүлэгч нарны панелийн үйлдвэрлэгчдийн Монголд албан ёсны одоо тий төлөөлөгч түнш бөгөөд Монголын эрсдэс уур амьсгал зориулсан одоо сайжруулсан манай уур амьсгалд илүү одоо тий дасан зохицох чадвартай тэгээ бүтээмж өндөртэй технологи бүтээгдэхүүнүүдийг санал болгохоор онцлогтой. Та тэгэхээр хот суурин газраас аслагдсан газар төвлөрсөн эрчим хүчний сол газар үйлдвэрлэл эрхлэх, аж ахуй эрхлэх, өөрөө амьдран суухад гэсэн та эрчим хүчнийхээ хэрэгцээг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани мэргэжлийн хамт олноор хамгийн чухал нь ногоон байгаль дээлтэй нарны эрчим хүчээр дамжуулан шийдэх боломжтой. Тэгээд MMS компани хамт олондоо баярлалаа. За баярлалаа MMS-ийн хамт олондоо. За тэгээд Чехословак гэж улс дээр бас нэг сонирхолтой зүйл үүдэг нь Карл Чапек гэж хэрхэн байдаг. Энэ хэрхэн яасан бэ гэхээр RUR гэдэг дэмжүүлж тавьсан энүүгээрээ робот гэдэг үгийг анх удаага ингэж гаргаж ирсэн байдаг. За робот гэдэг үг бол одоо орсоор бол работа гэдэг те. Ажил гэдэг үг те. Үйл үг шүү дээ те. Работа гэдэг нь ажил, работач гэдэг нь ажиллах. Ажиллах те. За тэгээд яг нэг хэлэн угаасаа слав гаралтай учраас робот гэдэг нь ерөөдөө бас нэг ажилчин ажиллах гэдэг юм үгнээс гаралтай. Ийм одоо хиймэл оюун ухааны санааг бол 100 жилийн өмнө бол одоо ерөөдөө бичсэн хүн гэдэг ерөөдөө.
хэлдэг. За тэгээд урд нь бол ердөө нэг ремоут технологи алсын занаас удирдах одоо хүний ямар нэг оролцоогоор өөрөө тийм ажилтдаг юм төхөөрөмжүүд угаасаа ингээд дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хэрглэж ийсэн. Гүүр дээр, зам дээр одоо юу гэдэг юм те дайнд тулааны хувьд. Тэгээ энийг болохоор робот гэж хүмүүс одоо янз янзаар нэрлэж байгаа шүү те. Яг робот гэдэг нэрийг гаргаж ирсэн болохоор энэ чех хүн байгаад байгаамаа. За тэгээ нөө чехийн алдартай хүмүүс гэмэл яг одоо нөө Чехословакийн хүмүүс ярьж байгаа шүү те. Нэг одоо 91 оноос нэлээд өмнөтэй. За хамгийн том бас миний дуртай төлөөлөлүүд нь бол Грегор Мендел гэж хүн байдаг. Энэ хүн ямар хүн бэ гэхээр энэ хүн генетикийн шинжилгээ ухааны эцэг гэж явдаг. Генетик гэдэг одоо юмыг одоо санаачилсан. Удамшлын хуулийг нээсэн гэх юм уу одоо монголоор тавьж. Яагаад гэх юм бол дэлхийд одоо хүнсний хувьд ч юм уу айгу тийм асуудал байсан. Одоо генетик чинь ингээд хүнсийг ингээд олноор нь одоо гоё үйлдвэрлэх ч юм уу те. Энэ тал дээр асар том хувьсгал байсан. Грегор Мендел энийг их олон жил хийгээд өөрөө тэгээд нөө дэлхийд танилцуулгад дэлхийн нийт ойлгоогүй учраас хүлээж авч чаддаг. За тэгээд нэлээд олон жилийн дараа генетикийг ахаад өөр хүмүүс гаргаж ирж байгаа. Наадах чинь тэр нэг чехийн нэг санаарт хийж исэн шүү дээ гэд гарч ирээ. Грегор Мендел тэгж буцаж ингэж од болсон биш үү? Од болсон юм байна. Тэгээд энэ хүн болохоор генетикийн шинжилгээ ухаан буюу одоо бидний хоол хүнс яагаад юм элбэг дэлбэг байгаа юм те. Энэ болгоныг одоо үүсгэсэн хүмүүс энийг гээд одоо илчиж болно. За тэгээд өөр дурлах юм бол Франц Кафкаг нэрлэж болно те. Үнэхээр мундаг зохиолч. За хувирал гэдэг одоо миний метаморфосис тий мундаг тийм зохиол өгдөг. За pop art-ын хаан Анди Вархол гэж өгдөг. Энэ хүн болохоор бас чех гаралтай. Эцгийн чех гаралтай юм байгаа. За ингээд ярих юм бол нэг Чехословак гэдэг бас ямар олон алдартай хүмүүсийг төрүүлж гардаг. Ямар мундаг боловсралтай, сэхэтэн тий технологийн хувьд, урлагийн хувьд ямар том улс байдэнтэйс бол шууд харагдаж байгаа маа нийтэн нэрэд дуртад бол. Тэгээ ер нь бол шалтгаан нь нөгөө одоо Бохемиэл байгаад шүү дээ тий. Одоогийн Чех улсын тий газар нутаг маань Бохемия, Моравия, тэгээ Силесия гэдэг гурван бус хуваагдчихж байгаа. Силеси нь бол хойшоогоо жоохон зүүн хойд руугаа польш руу харилцаа хэсэг рүү ч юм уу тий. Бохем нь бол одоо Герман руу, Моравия нь урагшаа Австри руу. Тэгэхээр нөө Европын төв байсан ер нь бол үйлдвэржилт маш эрт явагдсан. Одоо бид нар Бохем гэж ярьдаг шүү дээ. Бохем ингэж хотын хүм маягтай. Одоо Прагууд чинь Чехууд чинь бид нар нөгөө Бохемын порселен гэж байдаг байхгүй юу? Бохемийн ягаан шаацсан гэж. Тэрүүгээрээ маш алдартай. Эртний одоо хаад ихтэй эцсийн ордонд тэ ширээн дээр нь заавал байдаг юм тансаг хэлэл байдаг ч юм уу. Ер нь бол маш өндөр боловсралтай, эртний соёлтой, тийм ихстэйц маягийн хүмүүс байгаад байна шүү дээ. Одоо тэгвэл Бохемиан гэдэг дээр хүмүүсийн хамгийн сайн мэддэг Queen хамтлагийн Bohemian Rhapsody гэдэг дуу шүү дээ. Тэгээ яагаад энийг Bohemian гэж нэрлсэн гэхээр энэ үгээр ямар алдартай, ямар мундаг үг. Ер нь бол нэг одоо хотын л гэсэн санаа шүү дээ. Тэр үед бол нөгөө хотын байна гэдэг чинь хотод амьдардаг хүн биш, илүү соёлтой, илүү боловсралтай, илүү оюулаг гэсэн санааг илэрхийлдэг байна шүү дээ. За тэгээ Bohemian Rhapsody гэдэг нэр бол Mongolian Rhapsody байх магадaltaй байсан юм бэлээ, тий. За ийм ус байгаамаа. За тэгээ одоо тэгэхээр хоёлаа би яг одоогийн Чех болон Словак улсуудынхаа албан ёсны мэдээлэл. Төсгөлд нь би гоё спортын ярьж. Үнэхээр гайхалтай спорт байлаа. За ийм байна. За одоогийн Чех улс нь бол нийслэл хот нь бидний мэдих Златна Праха буюу Алтан Праг. За гайхалтай архитектуртай үзэсгэлэнтэй агуу Чарльз хааны тэ нутаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 380 тэрбум доллароос илүү байдаг. Нэг хүнд ногдсон 35 мянган доллар. Словакка баг 1.56 нугалж байгаа. Мөнгөн тэмдэг нь крон, за албан ёсны хэл нь бол чехэл. За тэгээ эдийн засгийн өндөр хөгжилтэй аж үйлдвэрлэсэн улс. За тэгээд яг би нөгөө Европ сурсан оюутны хувьд хэлээд бол Чех бол оюутнуудын хувьд, гадаад оюутнуудын хувьд маш таатай газар. За тэгээд Чех хэлний зэрэг байдаг юм а. Тэр зэргийг авчих юм бол ихтэй сургуульд нь үнэгүй сурах боломжтой. Гэхдээ зөвхөн Чех хэл дээрээ биш, англи, герман, францтай, итали хүссэн хэлээрээ дээд боловсрол авах боломжтой тийм газар. За тэгээ машин үйлдвэрлэл, электроник, автомашин үйлчилгээний салбарууд маш өндөр хөгжсөн. За Словак улсын нийслэл бол Братислава гэж байгаа. Одоо ах トゥ славууд гэсэн нэр болж таарсан шүү дээ. 5.4 сая хүн амтай. За дотоодын нийт бүтээгдэхүүн нь бол 147 тэрбум Америк доллар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 28,500 доллар. За мөнгөнд тэмдэгт нь евро учрна, еврозоны гишүүн орон учраас. За тэгээд албан ёсны хэл нь бол словак хэл. Гэхдээ чех хэл, словак хэл аль аль нь харилцсан бие биенээ ойлгодог. Тийм ойлголцоход хүндрэл ерөөсөө гардаггүй, бага зэрэг өөр ялгаанууд байдаг. За эдийн засгийн төрөл нь бол өндөр орлоготой хөгжиж буй орн тооцогдно. Мэдээж автомашин үйлдвэрлэл, металл машин, эрчим хүч, үйлчилгээний салбараараа бол тэргүүлж байгаа. Одоо хурдтай хөгжиж байгаа. Тийм усаа. За тий алдартай хоолнуудаас нь би ярмаар санагдаад. Би нөгөө Софид оюутан байхад манай одоо ойрхон ингээд их сургуулийн ойролцоо Чех клуб гэж байдаг гэсэн баггүй. Чешки клуб гэдэг. Тэр нь одоо Чехийн
цэргийн клуб гэдэг нэртэй хуучин одоо Чехийн цэргийн байгууламж байсан ч юм уу тийм нэртэй газар тэгээ ресторан ажилладаг. Тэрэнд нь очиод Свичкова тэгээд гулаш скнедли гэд хоол иддэг байсан. Свичкова гэдэг нь цөцгийний соустай зөөлөн болох зүгх юм ахын байгаа. Маш гоё амттай. Тэгээ гулаш нь бол бид нар мэдж байгаа унгар гаралтай холтой одоо зөөлрүүлсэн янз бүрийн паприканы те амтлагатай юм юу штэ. Тэрийг кнедли гэдэг юм гоё мантуу байгаа ч одоо биднийхаар бол мантуу гэтээ тэрийг жигнэхгүй усанд чанаад тэгээ гаргаад ингээд зүсээд тэр ингээ гоё соуснд дөрж одоо сүмсэндээ дүрж иддэг тийм хоол үйдгийг маш алдартай. Би тэрэнд нь маш их дуртай. За тэгээ чи хоол мэдээж пивний хэрэглээгээрээ дэлхийд номер 1. Тэгээ алдарт пилснер биер Чехээс гаралтай. Тэгэд пивийнхаа соёлд бол маш хүнд итгэлтэй ханддаг. Хамгийн эртний нөгөө пив одоо тий боловсруулж ууж хэргэлдэг байсан гэдгээрээ нэг хүндтэй хэргэлдэг пивнийхаа тоогоор тэгээ би бүр нэг сонирхолт одоо инээдтэй юм ярихад би нэг олон жилийн өмнө Чех элчин сайдын яамд ажилд орох гээд ярилцлаганд орвоо. За тэгсэн чинь ингээд нэг шалгалт авч байна. Нэг 2 хуудас тэр нь ингээд Чехийн төв Европын тий түүхийн талаар. Тэгээд тэр ингээд чухам ингээд элчин сайдын яам надаас ингээл ажилд орох айгүй чухал түүхэн холбоотой Европын түүхтэй холбоотой асуултууд байгаа шүү дээ. Тэрэн тунд нь пивтэй холбоотой асуулт нэсэн. Бас Чехэд хамгийн их юу гэдэг вэ гэсэн чинь модон хүүгэлдээгээрээ алдартай байна. Тэгээ тэр ингээд айгүй чухал одоотой гадаад харилцаатай холбоотой түүхтэй холбоотой нийгмийн эдийн засгийн асуултууд нь пивний тухай олон модон хүүгэлдээний тухай хоёр асуулт хийсэн. За тэгээ пивийг бол 993 онд одоо ингээд пивд эсэх тийм уламжлал байсан гэж байгаа юм чи одоо 1000 гаруй жилийн өмнө байхгүй. Жил одоо тэгтээ эн чинь зүгээр шүү дээ. Пив эсэх одоо пив ч юм ямар нэгэн юм ингээд эсгэж ч юм уу алкогол болгож байгаа юунууд бол их өнцөг булан борон байгаа. Эн чинь болохоор илүү нөө үйлдвэрчих маягтай. Тэгээ илүү олноор нь үйлдвэрлэх ч юм уу те өдөрт мэрэглэл болох юм бол ийм эртнээс эхэлтэй. За тэгэхээр 10-аас 11-р зуунд бол сүмүүд энэ пивийг бол эсгээд айгу хуужсан. Тэгээд пивийг бүр юу бодсон юм бэ? Пив эсгэх ингээд эрхийг олгодог байсан байгаа. Энд чинь өөрөө лиценз олгодог юм бол 13 дор зуунд ингээд байсан байгаа. За тэгээд тухайн үед пив бол уснаас илүү аюулгүй унд гэж тооцогддог байсан. За тэгээд Пилзенот те энэ Пилснер гэдэг пивнийхээ энэ юугаар хөрөнгө болон бус юмнараа маш их алдартай. За тэгээд энэ пивээс ерөөдөө маш олон төрлийн пивний энэ амт үнэрийг гаргаж исэн. За эндээс өөр улсууд руу ингээд гарч исэн. Одоо жишээл Америк нэгдсэн улс руу ч юм уу те өөр улсууд руу маш ихээр гарч исэн байдаг. За мэдээж чи хэлсэн пив ус Чех ус нэг удаагдах пивний хэрэглэр тэгэхээр номер 1 маш их удаг гэсэн үг. За ерөөсөө соёлынхаа хамгийн гол хэсэг нь бол ерөөдөө пив. Тэрээ шингэн талах гэж нэрлэдэг үг чинь бас пивээс Чехээс гаралтай те. Ийм маш олон төвхөн. За тэгээ Чех дээр энэ хоёлаа ордон ирсэн те. За Чех маань болохоор 2000-аас дээш тийм ордон янз янзын одоо юунуудтай одоо харшуудтай. За нэггээр болохоор дундаж одоо нэг хүн ногдох дундаж одоо газар нутгийн хэмжээний тийм харшаар бол хэд бол дээгүр ордог. За тэгээд Прагийн одоо сүмийг бол Генцийн номд одоо дэлхийн хамгийн одоо тийм комплекс уу бүрэн эртний хамгийн том бүрэн бүтэн тийм юу гэж сүм гэж үздэг. Энэгээр Генцийн номд бол орсон байдаг. За тэгээд эсэргээрээ социалист улс байсан шүү дээ. Тийм учраас Чех нь яг одоо шашин шүтлгээрээ тийм их биш. Бараг 50% шашин шүтлэггүй байдаг. Яг тэгвэл социализм орж ирнэ шашин шүтдэг тэр юунуудын уламжлал соёлуудын нэлээд байхгүй болгоцсон. Ийм байгаад байгаа. За тэгээд би басны сонирхол харсан сахарны куб бидэн штэ дөрвөлжин сахар гэдэг штэ тэр ингээ Чехэд 1843 онд гаргаж авсан юм байна. Тэрнээс хойш ингээ сахарыг бол ингээд хэрглэж байгаа юм байна. Яг тэр юм жишээ. За Праг хот бол түүх турсгалын хувьд бол маш баялаг үзэх юм ихтэй үнэхээр үзэсгэлэн. Ягаад Алтан Праг гэж нэрлэдэг тийм Алтан Праг. Тэрэн дээр бол үнэхээр ярих юм байхгүй. За тэгээ бидний хувьд бол нөгөө Чехословакт ягаад ч юм нөгөө одоо 90-ад оноос өмнө телевизээр гарч ирсэн юмнуудтай аягүй холбогдоод байна л та. Тэгэхээр миний мэдж байгаа хамгийн сайн телевизийн одоо хамгийн сайн санаж байгаа телевизийн Чехословакийн хүүхдийн уран сайхны кино бол Арабелла. Одоо нисдэг чистмэр гэдэг тийм нисдэг чистмэр гэж бид нар сэтгэл татам үлгэрийн ертөнцтэй телевизийн цуврал. За энэ цуврал маань 13 ангитай. Тэгээ 1980-аас 1981 оны хооронд Чехословакт хийгдсэн уран төсөөлөл, фантаз, адал явдал, инээдэм гэр бүлийн зурагтай. Тэгээ бид нар бол тухайн үед үздэг байсан Румбурак гэдэг дүртэй. Ер нь их гоё хүүхэлдэйн одоо уран сайхны кино байсан. За тэр чинь тэгээд юу штэ илүү нөө технологийн дэвшлийг маш гоёор харуулж чадсан тий. Оо яг үнэ нөгөө техник технологитой тэр нөгөө үйлдвэрлэлтэй хүмүүс гэдэг нь тэр аав ээжийнх нь гэр бүлийнх нь хүмүүсийн хийж байгаа ажилд хүртэл байгаад байдаг шүү дээ. Тий одоо шилбэл хамранд нь юу залгаад нисчихдээ шүү дээ тий. Юу залгаад юу илээ? Тэр чинь бас юу гэдэг нөгөө үс ингээд
шидэт цэцэг ширээнд ороод тавьчихсан өс чинь ингээд өсчөндөө ирсэн хүмүүсийг ингээд доошоо ингээд тонгоолгоод нөгөө хүн амьсгалуулад гараад ирсэн чинь өс нь ургаа гоё болоод байна гэд идэг гэл. Хуруу нэг асдаг нэг нөхөр идэг те. Янз янз юм байдаг. За тэгээ бас Карл Гот гэдэг чехийн дуучин манайхан санаж байгаа бах. За тэрийг бол нөгөө Playboy-ийн эзэн чинь юм блэ? За нэрийг санахгүй шүү дээ. За нэг өвгөн байдаг те. За тэрийг бол нөгөө зүүн Европын тэр өвгөн гэж нэрлэдэг байсан. Карл Гот гэдэг маш алдартай дуучин. За 2009 оны 10 сарын 1-нд Праг хоттой нас барсан. 1939 онд төрсөн. За 60 гаруй жилийн турш хөгжмийн карьер хөтөлсөн. 42 удаа Чехийн шилдэг дуучин гэдэг шагналыг авчээсэн. Тэгэд ер нь бол Чехословакийн дуучтаас манайхан бол илүү сайн мэддэг. Тийм дуучин байдаг. Тэгээ алдартай уран бүтээлчид төгжмийн зохиолчдороо бол үнэхээр баялаг. За тамирчид нь хүртэлтэй Павел Недведев те. За тэрийг бол тамирчдын спортыг нь бол манай заяа илүү ярих байна. За 2 дахь үнд чи танилцуулчаад хоёлаа спорт руу орох уу? За тэгээ. За Атлас нэвтрүүлгийг маань даатгалын салбарт 30 жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниудын нэг бод даатгал ивент гэдгийг та бүгд төрөгдөг үлээ. За өнөөдрийн дугаараараа AXA олон улсын эрүүл мэндийн даатгалыг онцлоё. AXA олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалтын иж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл болон Монголд ажиллаж буй гадаадын иргэд тэдний гэр бүл зориулсан бүтээгдэхүүн байна. За энэ даатгалын онцлог нь өвдөх, гэмтэх, эмнэлэг твтэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт болон эх оронд нь буцаах зардлыг шийддэг. Дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр шууд үйлчилгээ авах боломжийг бий болгодог юм даатгалын бүтээгдэхүүн полиси юм байна. За бод даатгал компани энэхүү олон улсын алдартай эрүүл мэндийн даатгалыг Монголд нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цорын ганц партнер юм байна. Тэгэхээр аялал амьдралын замнал таныг түшиж явах хамтрагч бол бод даатгал байх болно. За та бүхэн бод зураас insurance.com хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 75 50 48 тэгдэг дугаарыг утсаар мөн бод зураас утсан дээр бод клейм апыг татаад та гадаад аялж явах орондоо өөрт тохиолдсон те өөрөөс гарсан одоо эрүүл мэндийн болон гинтийн энэ асуудлууд дээр гарсан зардлуудаа баримтжуулаад тэр баримтаа бодклейм апаараа зургийг авч явуулаад нөхөн олгоор авах бүрэн боломжтой юм байлээ. За ингээд гадаад аяллаа даатгагч бод даатгалтай баярлалаа. За баярлалаа. Даатгал гэдэг бол одоо аялалд явахд бол хамгийн чухал байдаг аа. За тэгээд Чехийн спорт ярих юм бол нэлээд олон зүйлийг ярина. За ерөөдөө Чехословакиас нэхэлж ярьсан зүгээр бах тий. За тэгээд одоо Чехословак гэж улс үж байгаа нөө спортын уламжлалын аль нь авах уу гэж эхэлж одоо үзэн штэ. 90-ад он гарлаа саллаа Чехословак боллоо. Чех нь авсан байдаг. Чех нь ерөөдөө одоо юу гэж юм бэ? Чехословак гэдэг улсын түүхийг аваад Словак нь өөрсдөө шинээр бүтээг явж байгаа. Яг бол ихэнхдээ Чехүүд тоглодог байсан. Чехчүүд нөлөөтэйс учраас энэ дэр нэг Словакд бас нэг ямар нэг хил ам гаргаагүй. За Чехословак бол спортын үнэхээр гайхамшигтай, гайхалтай түүхтэй. Ард түмээ. За тэд хөл бөмбөгийн дэлхийн орох шалралт тэмцээнд 2 удаа мөнгөн медаль урдчихсан. Хөл бөмбөгийн дэлхийн орох төрүүлсэн улсууд чинь дандаа том улсууд, дандаа лаг улсууд байдаг тий. Чехийн дээр 2 удаа төрүүлэн галцсан гэсэн үг. 1934 болон 1962 онод. Тэгэхээр энэ улсын спорт ямар хөгжилтэй мундаг байсан байд нь харагдаж байгаа юм тий. За 1976 онд Европын аврагч дарга тэмцээнд алтан медаль урдсан. Европ хөл бөмбөгийн тийм гайхалтай тийм том улсууд нь Чехословак маш сайн тоглож исэн. Авраг авсан 2 удаа хүрэл медаль урдчихсан. Ийм улс Чехословак гэдэг нэрээр шүү. За хоккей гэдэг спорт энэ улсын бол одоо хамгийн том, хамгийн мундаг спортоо. За ягаад мөсний хоккей маш хүчтэй өгсөн бөхлөөр зүгээр нэг спортын одоо сонирхол биш байсан. Газар зүй, улс төр, соёл системийн нэгдэл байсан. За ягаад гэх юм бол Чех болон Словак улсууд бол одоо Канад ч өөрөө одоо мөсний хоккейг үсгэсэн улс шүү дээ. Чехословакс нь газар нутгийн бол өвөлдөө тогтмол хүйтэн тийм цастай ингээм одоо мөстөө маягтай байдаг. Маш гол хөрөнтэй. Тийм учраас тэнд ингээд хоккей ч юм уу тишүүр өгчих маш их боломж байсан. Шууд ингээд одоо байгалийн боломжууд байсан. За тэгээд хүүхдүүд багасаа ингээд гадуур мөсөн дээр тоглож байгаа. За манай Монгол ингээд мөсөн дээр тоглодог ч их хүйтэн шүү дээ. Эдний хүйтэн бол Монголоос арай гайгүй учраас гадаад тоглоод гайгүйсэн. За тийм учраас спортын анхны суурь нь ерөөсөө үнэгүй бий болсон гэж үздэг. Одоо хоккей спортын Канадтай төстөө бүх нөхцөл ингээд бэлэн гэсэн үг тийм. За дэлхийн 20 дугаар дайны дараа Чехословакийн социалист орн болгоод спортод улс нь маш хөрөнгө оруулсан. Яг бол спортыг хөгжүүлэх нэг чухал нэг өгдөж байгаа шүү гэдгийг спортод амжилт харуулах гэдэг. За тэгээ хүүхдүүдийг багаас нь системтэй бэлтгэсэн хоккейг үндэсний бахархал спорт болгох тийм бүх юм гэсэн. Хоккей гэдэг спорт бол Чехословак улсын зөөлөн хүчний бодлого байсан. Зөөлөн хүчний бодлого байсан.
За тэгээд нөө Канадаас ингээд мөсний хоккей ингээд Европ даяар ингээд төгөхөд Европ ч хамгийн түрүүнд хүлээж авах боломжууд байсан. Яг л хамгийн урд нь одоо цас мөстэй ойрхон тий. Тэгээд хамгийн түрүүнд явсан улс нь ерөөсөө Чехословак гэсэн. Тэгэл ерөөсөө 1920-од оноос олон улсын тэмцээнд оролцоод Олимпийн хорны медаль авах гэсэн юм уусаа. Тэр өгдөө суурн бэлэн. Манайх нөө бүхийн суур бэлэн гэдэг шиг тий. Энд бол ингээд хоккей болон тишүүрийн юм суурнууд бэлэн байсан. За Чехийн хоккейч болохоор зөвхөн хүчээр тоглох биш, тактик, дамжуулалт, байрлалын одоо энэ тоглолтуудад өөр бус зүйлүүдээр маш тийм онцгой анхааралтай Европын ухаалаг хоккей гэдэг тийм стилийг бий болгож ирсэн мөр. Илүү хоккейг ухаалаг тоглолтод лаг тоглолт. Одоо ингээл Доминик Хашек, Яромир Ягр гэл мундаг Здена Хара гэдэг ч юм уу мундаг хоккейчд нь одоо бие хүчнээс гадна маш ухаантай тоглолт тий. За би Яромир Ягр дээр энийг бас тодорхой жоохон ярьж өгнө. Тэгээ зөвхөн бие хүчээр сэтгүүгээр ярьж олно тий гэдэг зүйлийг болон Чехийн хоккей бол гаргаж ирсэн байдаг. За тэгээд нөгөө Чех нэг 1968 оны Прагийн хавар болж байгаа шүү дээ. Энэ Прагийн хавар бол хоккейд бол маш нөлөө үзүүлсэн спортод. Яг л зөвлөлт холбоотоос Чехословак руу цэргээ оруулаад буцаад ингээд дэглэм нь үлдээж байгаа шүү дээ. Чехүүдийн эсэргүүц ганцхан зүйл үлдсэн спорт болсон. Тэр нь хоккей. Хоккейгоор зөвлөлт холбоот улсыг ялах юм бол энэ бол үндэсний хэмжээний найр биш. Бид нар тэднийг ялцлаа гэдэг. Улс төр болон эдийн засаг ямар ч юмараа тэдний дарамтанд байгаа спортоор. Спорт бол яг н хүйтэн дайны үед бол яг бие бинийгээд ялах, дийлэх хамгийн чухал тийм юу гэсэн л хэрэгсэл байсан. За тийм учраас социалист улсууд спортыг маш хөгжүүлсэн. Манай туртал амар хөгжүүлсэн шүү дээ. За тэгээд нэг Америк зөвлөлт хоёрын хоккейн тоглолтож аяг халдвартай байсан шүү дээ. Том том хоккейн тоглолтууд бол дэлхийн нийтээр үздэг тийм. За энэ болохоор энэ хоёр дэглэмийн аль нь хүчтэй вэ гэдэг хоккей тодорхойлдог хэмжээний очсон. За Чехийн үед зөвлөлтөөс бид нар илүү шүү гэдэг хоккейгоор харуулах тийм боломжууд гарсан учраас яг энэ Прагийн аврын дараа хоккей маш хурцтай өгсөн. Энэ бол хоккей биш, улс төрийн тэмцэл болж эхэлсэн байдаг. За тэгээд үндэсний бахархаар эсэргүүцлэгээд. За 1969 оны дэлхийн аврагт Чехословакийн баг зөвлөлт холбоот улстай тоглосон. Энэ дээр хоцсон. Хот даяараа баярлсан. Яг тэр нөө 68 оны дараа 1 жил гэсэн үг шүү дээ. Одоо манайх нөө 7 сарын 1-нд 2008 онд нэг айх тэрэн болчоод Олимпийн авраг болоход Монголын бүх төрийн удирдлага хоорондоо тэмдэглээд улс орноороо бөө юм болсон шүү дээ. Нэгдлийн баяр болт. Нэгдлийн баяртай адилхан. Энтэй адилхан тийм зөвлөлтийг эсэргүүцэх юм баяр болж талсан. За зарим бүр эсэргүүцлийн жигсаал болгоч энийг бол хөргөжлүүлж үзсэн байдаг. За тэгээд дараа нь Чехословакээр ингээд задрахаж гисэндээ энэ хоёр улсууд бол хоккей гэдэг спорт маш хүчтэй үлдсэн байна. За энэ хоёрын хоккей руу орохоос өмнө Чех улсын Чехословак гэж нэртэй байгаа хамгийн алдартай байсны тамирчныгээр энэ бол Мартина Навратилова гэж. Маш мундаг хоккейч. Одоо хоккейч цолорч амшлаар теннисч юм байгаа. За Навратиловагийн хувьд бол маш гоё үзэсгэлэнтэй, маш гоё биетэй байсан учраас энэ бол одоо теннисний эмэгтэйчдийн бэлэг тэмдэг гэж болж явдаг байсан. За Навратиловагийн хувьд бол одоо теннисний түүхэнд хамгийн алдартай эмэгтэй теннисчид. Одоо Серена Уильямс, Стефи Граф хоёртой зэрэгцэж яригддаг. Праг төрсөн. За тэгээ сүүлд бол Америк нэгдсэн улсын иргэн болсон. За энэ хүн бол Уимблдонд 9 удаа төрүүлж рекорд тогтоосон. Вау. Уимблдонд 9 удаа гэж байна. Амар байгаас тэ. За нийт 18 удаа Гранд Слам авсан. Гранд Слам их дуулга гэсэн. Монголоор их гоё орчуулсан байдаг тийм. Их дуулга энэ манай 5 саргийн анхнаар орчуулсан боловч одоо их дуулгыг бол 18 удаа авсан. За 31 одоо төрөлд хосын төрөлд 10 удаа холим хосын төрөлд Гранд Слам төрүүлсэн. Ийм мундаг теннисчин. За тэгээд түргэн довтлооны маягтай тоглолдог. Маш одоо шийдэмгий. Тэгээ бие бэлдрээ өвчсөндөө маш тийм иршүүд маш гоё. Тэгээ амар гоо үзэсгэлэнтэй гэсэн мөртлөө. Мартина Навратилова гэдэг. За тэгээд нөгөө дараа нөө зөвлөлтийн тамирчид одоо Мария Шарапова, Анна Курникова гэдэг үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд гарсныг тэрний өмнөх нь болохоор Мартина Навратилова байсан. За сэтгэл зүйд бол маш тогтвортой. За 1975 онд Чехословакаас гараад Америк нэгдсэн улс төрөөд Америкийн нэгдсэн улсын иргэн болсон. За спортоос гадна Мартина Навратилова хүний эрхийн талаар одоо LGBT тий энэ төлөөд энэ аюу тум цогтой тэмцэгч нийгмийн нөлөө бүх юм хүн байсан. За 40 гарсан ч гэсэн мэржлийн төвшөнд тоглож исэн ийм мундаг бүх цагийн хамгийн агуу юм теннисчин эмэгтэй бол энэ Чехословакаас гарсан байдаг. За Чехословак улс 1976 оны хөл бөмбөгийн дэлхийн аврагт бол төрүүлж исэн. За тухайн үед бол Герман ч юм уу, Нидерланд ч юм уу маш мундаг хүчтэй улс хатал Чехословак дундаас нь гарч ирээд дэлхийн авраг болсон. Энэ дээр бол одоо хөл бөмбөгийн торгуулийн цохилт гэж байдаг. Тэн дээр ингээд хаалгач нь өсөрчмөл хөнгөө нэг өлгөөд ичтэй цохилтыг бол Паненка цохилт гэж нэрлэдэг. Энэ бол Чехословакийн алдар төлөв бөмбөгчин Паненка гэдэг үнийг бол 76 оны Европын ордор анх удаа игээ тэрнээс хойш Паненка цохилт гэж дэлхийн нийтээр ярьдаг юм. Одоо нэршил болсон юм аа. За тэгээд Чехийн хөл бөмбөгөөс ярих юм бол Паул Недвид гэж дургуйчсан тийм. Паул Недвидийг яагаад хүн болгоо мэддэг, яагаад алдартай вэ гэхээр Паул Недвид дэлхийн шилдэг хөл бөмбөгчөнд олгодог Балландор гэдэг
шагналыг авсан өлөн бөгч. За түүнээс өмнө Йозеф Масопуст гэдэг өлөн бөгч авч. Тэгэхээр Чех хөл өмгөөр ямар гайхамшигтай гэдгийг нэг Чехословак байхдаа ч харуулж байгаа. Дараа нь Чех улс онооч авч. Яг бол Балландор гэдэг шагналч одоо Роналдо, Месси эдрийг авдаг тэр шагнал гэхгүй. Дэлхийн хамгийн супер шагналыг Чехээс 2 удаа авсан мэт. Нэг нь Чехословак тахт Йозеф Масопуст, нөгөөх нь Паул Недвед гэдэг авчихсан. Тэгэхээр Паул Недвед гэдэг хөл өмгөгчин Италийн Ювентус клуб тахт ямар мундаг тоглож ирсэн дэлхийд ямар гайхалтай байсан бэ гэдгийг харуулж байгаа. Паул Недведийн дараа жил нь Роналдиньо шагналыг авчихсан хөл өмгөгч, алдар хөл өмгөгч. За тэгээ ийм мундаг хөл өмгөгч бол гарч ирсэн байдаг. За тэгээ Томаш Росицки гэж зөндөө олон тэр хөл өмгөгчдийг дурдж олон 1996 оны Европын аврагчлалын хэмжээнд мөнгөн медалийг Чех улс авч ирсэн. Тэгээ Европын аврагын Спортоор бол үнэхээр сайн байна. Үнэхээр гайхамшигтай. 96 онд юу авч ирсэн? Герман одоо алт аваад Чех бол мөнгөн медалийг авч ирсэн юм гайхамшигтай бас байгаа. За Чех, Словакийн хувьд бол хоёулаа хоккейгоор супер. За хоккейн Яромир Ягр гэж үнэхээр супер. Бүх цагийн хамгийн агуу одоо хоккейчтэй нэгийг бол Чехословак улс бол гарч ирсэн байдаг. Одоо Чехийн амирчин те. Энэ хүн 1972 онд төрсөн. 54 настай. Одоо болтол мэрэгжлийн хоккей тоглож байгаа. Одоо болтол ч те мэрэгжлийн хоккей тоглож. Зүгээр нэг хоккей биш. За энэ хүн 1988-аас 2018 хүртэл 30 жилийн турш мэрэгжлийн хоккейд өндөр зэрэглийн тоглож байсан. Өндөр зэрэглийн тоглолт байсан. За NHL буюу Хойд Америкийн одоо багуудад 1918 он Calgary Flames гэдэг Канадын багт хүртэл тоглож байсан. 18 он саяхан байгаа байхгүй. 48 нас хүртлээ баг тоглож байсан байхгүй. NHL-ийн мэрэгжлийн хоккей. Тэгж л одоо Криштиано Роналдог бид нар 41 настай мэрэгжлийн хөлбөмбөг тоглож байна гэж гайхдаг. LeBron James-ыг 41 настай NBA тоглож байна гэж бид нар гайхаж шүтдэг бол энэ хүн бараг 48 нас хүртэл ингээд тоглолцсон байгаа. 72 нөхлөр чинь 46 нас хүртэл байхгүй. Тэгээд одоо болтол нутгийнхан Чехийн одоо өөрийнх нь төрсэн Кладно баг Чехийн мэрэгжлийн лиг тоглож байгаа юм тамирчин. Ийм мундаг тамирчин. За тэгээд түүний хувьд бол Питтсбург Penguins багт бол одоо эд үе өнгөрөөсөн. За тэгээд тэрний дараагаас Washington Capitals, New York Rangers, за Philadelphia Flyers, Dallas Stars, Boston Bruins, New Jersey Devils, Florida Panthers, Calgary Flames гэдэг энэ том багууд тоглосон. NHL-ийн алдрын танхимын гишүүн. Алдрын танхимын гэдэг чинь одоо Hall of Fame те хамгийн алдартай юм хоккейчд оруулдаг юм байгаа. За дэлхийн аварга олимпийн аврагчлаар бол тэмцээнд авч ирсэн. Стенлийн цом гэдэг одоо хамгийн том хоккейний NHL-ийн цомыг авч ирсэн. Ийм агуу одоо хоккейч юм байгаа. За тэгээд том биетэй, тэгээд маш хүчтэй, тэгсэн мөртлөө одоо хүчтэйгээс гадна асар өндөр авиастай, мэдрэмжтэй, сэтгэл зүй сайтай ийм тамирчин байгаа. 191 см өндөртэй. За тэгээд хоккейд ерөөд удаан хугацаанд тоглосноор үнэхээр гайхамшигтай. Ийм одоо агуу Wayne Gretzky-гийн дараа ирэхэд бас бичигдэх юм тамирчдын нэгэ гэж бол явдаг юм мундаг тамирчин байна. За тэгээд Чех, Словак улсууд маань өөрсдөө салсныхан дараа хоккей дээр бас амжилттай тоглож исэн. За хоккейд одоо их 7 улс гэж байдаг. Энэ 7 ирэхэд дандаа том одоо шагналуудыг авдаг. Энэ их 7-гийн одоо нэг нь болохоор Чех болон Словак улсууд байгаа. За Чех бол 1988 оны Наганогийн өвлийн олимпийн алтан медалийг авч төрийн олимпиад бол мөнгө авч исэн. За дэлхийн аваргад бол 50 гүрүүлсэн энэ ус бол. За сүүлд бол 2024 онд Чехт болсон дэлхийн аваргад бол бас төрүүлсэн. За Словак бид нар Словакуудыг одоо Чехүүдийг сайн хоккейч гэж боддог боловч тэд 2002 онд Шведэд болсон дэлхийн аваргачлаар бол тэмцээн дээр төрүүлж дэлхийд маш том сенсацийг тарьжсэн. За тухайд бол Мирослав Шатан, Питер Бондра гэдэг мундаг тамирчид гарсан. Здено Хара гэж одоо NHL-ийн хоккейн домог болсон 2 м 6 см өндөрт асар том биетэй хоккейч юм байгаа. За ингээд талбай дээр гарахад одоо өөдөөс нь болоход амар те ийм том биетэй мундаг тийм хоккейч юм. Тэгэхээр Словак улс гэсэндээ хоккейн хувьд бол үнэхээр гайхамшигтай мундаг улсаа гэдгийг харуулж байгаа. Хамгийн сүүлд 2022 онд Бээжинд болсон өвлийн олимпийн наадмын хүрэл медалийг Словак улс авч ирсэн. За Словак улс нь яг хөл бөмбөгийн хувьд бол Чехүүдийн хэмжээнд төрөхгүй ч гэсэндээ 2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга тэмцээн дээр анх удаага оролцож хэсгээс гарч цаашаа тоглож исэн юм мундаг хүрэн байгаа. Тэгээд спортын хувьд бол энэ хоёр бол олон мундаг тамирчдыг гаргаж ирсэн, багийн спортын төрөлд бол олон том амжилтыг гаргасан ийм хоёр улс байна. Тэгээ энэ хоёр улсын маань харилцаа ч гэсэн юу нь бол маш найрсаг, бие биенээ дэмжсэн, харилцсан те ах トゥ усын хэмээр гайхалтай харилцаа те. Нэг одоо гайхуулах нэг зүйл нь юм байгаа. Чехд Братислава одоо яг боловсролын системийн хувьд Чех нь илүү хөгжилтэй гэнэ. Их сургуулиуд нь илүү хуучны, илүү эртний, илүү сайн боловсролтой учраас Словакаас
Словак одоо залуучууд Чехэд очиж дээд боловсрол авахыг илүүд үздэг. Гэтэл нөгөө хэдийгээр хэлний ойролцоо боловч академик түвшиндээ бол энэ ялгаатай. Дээд боловсрол авахд ялгаатай. Гэтэл словак залуучууд Чехэд очиод өөрсдийн словак хэлээрээ дээд боловсрол авах бүрэн боломжтой. Тэр боломж нь болцоон, сургалтын хүрээнд, ном, гарын авлагын хүрээнд нээлттэй байдаг. Тэгээ маш найрцаг харилцаатай. Ер нь бол нэг улс байж байгаа салсан жишээнүүдээс хамгийн найрсаг харилцаатай. Эд одоо хамгийн тийм үлгэр жишээ салалт гэж үздэг гинэ. Энэ хоёрын салалтыг. Үнэн баг шүү. Үлгэр жишээ салалт гэж үздэг найрсаг харилцаатай. Тийм одоо ах トゥ усын байдалтайгаа одоо сэтгэлээр бие бинийгаа дэмждэг. Жишээ нь тэр Словак 67 онд билүү? Бишээ сүүлд штэ. Словак нөгөө яасан гэж штэ. Хэдэн онд билээ дэлхийн авраг болсон хөлбөмбөг саяхан? 22 он тий. Тэгэхэд Чехэд хүмүүс бүр амар баярлсан гинэ. Хизээ Чехүүд энэ одоо Словактэй өөр хүмүүс өөр ус гэж үздэг гэж байна. Яг л ах トゥ ус бидний нэг хэсэг гэж үздэг. 10 оны дэлхийн аврагт ороход тий. Илүү баярлдаг гэж байна. Айгуу гой найрсаг харилцаатай ер нь бол үлгэр жишээ төгс салалт гэж үздэг юм байна энэ хоёрыг. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн Од Мөндөр сувгийн атлас нэвтрүүлэг хүрлээ. Тэгээд хөтлөгч нийтлэгч Батцай болон мөхцөл минь би ээлж дугаараа хүргэлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сув, NTV телевизүүлэн Од Мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүрээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүрээтэй боддаатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд хүргэдэг үлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа. За баярлалаа заяа. Гой дугаар байлаа. Гой дугаарлаа тий. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.